Эрхэм үзэгч та бүхэн тавтай сайхан наадацгааж байна уу? Энэ удаа бид студид жүжигчин соёлын тэргүүний ажилтан Мегмарын дорж давгийг өрсөн. За танд энэ өдрийн минь төргий. Сайхан наадаж байна уу та? За сайхан наадаж байна. Та бүхэндээ бас баяр наадмын сайхан өдрийн минь төргий. Монголчууд одоо хөсөн хүлээж тийм ээ гоёлон бэлдэж, морион бэлдэж бүхий наадмынхаа зүйлийг бэлдэж тэсэн ядан хүлээдэг сайхан баяр болж байна. Нийт монголчууд та бүхэндээ энэ сайхан баярын мэндийг хүргье. За дорж давгтай уулзсных хамгийн түрүүнд бол одоо яалтчгүй таны анхны дүр болж таарах байхаа 1990-ад оны одоо дэлгэцийн сод бүтээлүүдийн нэг Тод Магнай Монголын уран сайхны киноны Түмэнгийн дүр байна. За тэр Түмэнгийн дүр бол одоо нэг хувь хүний одоо морин дуртай залуугийн дүр гэхээсээ илүү өөрсдийнхөө өв соёлыг, өөрсдийнхөө үн цэнийг хадгалсан хамгаалсан ийм нэг тодхон тухайн үеийн эрмэлзэл байсан гэж ингэж ойлгодог. Энэ дүрээс эхлэх байлаа. За одоо наадах энэ талаар бол одоо би бараг 40 жил ярьлаа тийм ээ. За яриад дуусахгүй сэдвээ. Тэгэл наадам дөхөөр л телевизүүд ингээд яадаг тэгэл нэг эндээс эхэлдэг ингээд яваад байдаг. Зарим хүмүүс бол одоо value сайн дөө энийг юм гэж бодчих магадгүй. Тэ. Тэгтээ яг үзэгчид маань жилдээ бас өөр тийм ээ. Тэг. Заримдаа бас уг нь бол сайхан штэ. Тэ. Хийсэн уран бүтээлийнхаа 7 насныхаа юм ярих бол сайхан. Тэгээ яг нэг юмыг ингээ яриад байхаар бол бас нэг жаахан дийм санагддаг. Тэгээ яг наадам одоо төрийн их баяр наадам Монголын үндэсний цагаан сараар одоо 36-7 жил завсаргүй гарч байна. Сайхан юм, сайхан байна. Энэ дүр тогснороо яг Монголын ард түмэнд бас нэлээд бас жоохон танигдсан. Тэ миний бас хартай, дуртай дөрүүдийн маань нэг. Тэ тэгтээ бас яг кино гэхээсээ илүү би бас театрын жүжигчин байх үед тоглож байсан. За кинонд бол одоо ямар ч хүнийг тоглуулж болдог. Тэ жүжигчин биш хүн ч гэсэн одоо тохирсон сайхан юмд явцдаг. Тайзан дээр бол жинхэнэ одоо жүжигчд гэдэг дотроос сонгогдсон хүмүүс байдаг. Тэгээ би бол одоо тайзныхаа урлагт одоо бас илүү их хайртай, их сандаг. Одоо ч өнгөрлөлтөө. Дээ. Тийм байгаа. За яг тэгээ Түмэнгийн дүр бол сайхан дүрээ. Манай Жандсан Норуугаа нэг хэлсэн нэг сайхан үг байдаг юм байна лээ. Улсын баяр наадам гэдэг бол монголчуудыг чи монгол хүн шүү гэдгийг сануулсан вакцин юм. Вакцин юм гэж. Нэрэл одоо баяр наадам болохоор л морио хараал, сураа хараал, бөхөн хараал тийм ээ. Одоо зүгээр л наадам үзэх гэж яваа наадамчтай хараал огшоол омшоол тийм ээ. Гэмэн сайхан юм энэ наад улсын наадам гэж сайхан одоо өвгчүүдийн үг байдаг шүү дээ. Амьд явбал улсын наадам үзнэ гэж тийм ээ. Тэгэхээр энэ бол яалтчгүй л одоо Монгол хүн бүрийн л одоо хүсэн хүлээдэг ийм л одоо сайхан баяр. Ээж аав дээр очих гэж байгаа юм шиг тэсэж яддаг. Үр хүүхдүүдээ холоос эрхийг хүлээж авч байгаа юм шиг ингэж л одоо ухтаж авдаг сайхан наадам шүү дээ баяр гэдэг. Би бол уран бүтээлч хүнтэй уулзаад асуух дуртай нэг сэдв, нэг өнцөг байдаг. Энэ бол тухайн найруулагчийн сэтэл шийдлийг, найруулагчийн тавилыг бол бид нөөс анзаарах ёстой л да тийм ээ. Таавал бол мэдээж залуу хүн тухайн үед одоо театрын жүжигчин байсан ийм одоо оргилуун дэврүүн үе шүү дээ таны хувьд бол. Найруулагч бол тухайн жүжигчнийг яаж тоглуулах, юу бүтээлэх вэ гэдэг бол найруулагчийн тавил болж байгаа. Тэгэхээр хишигтгөөч одоо тухайн үед бас л залуу байж за энэ киноны онцлогийг тухайн одоо зохиол дээр ямар задрагаа хийхийн түмэн гэж хэн байх юм бэ гэдэг дээр таны дотоод сэтгэл рүү ер нь яг яаж хандаж байсан бэ? Тэрийг дурсуул бас сонирн байх болов. За яг хишигтгөө маань зохиолыг бичсэн тийм ээ. Сүрэнжуугаа. Тийм. Найруулагч маань Бунтар юм байсан. Урлын хайрцагтан Бунтар гэж. Маш сайхан гоё тийм тайван дөлгөөн их ухаантай тийм сайхан найруулагч байсан. Хүн загинд зандраад ингэж байсан нэг бол би мэдэхгүй. За яг сайн ч мууч нэг мөн мэрэгжлийн жүжигчин санаатай байсан болохоор
хэлсэн бүгдийг хийгээд явж байлаа. За нэг 2 дубль 3 дубль энэ төр явах үе бол байдаг байсан. Тэр чинь нэг пленкэн дээр авдаг байсан учраас маш сайн бэлтжиж цөөхөн дубль яахгүй болохгүй. Тэгээ нэг 3 4 дубль энэ төр авч ирсэн үе байдаг. Тэрэн дээр бол хэсэг чимээг болчдөг. За. А тэр нь бас жахан айцтай үлддэг байсан. Одоо яана дуурал юу яаж дуурал тийм ээ? Ямар юм ирэх бол гэдэг ийм айц. Тэгэл тэр чимээгүй байдлаараа жахан энэ дотор жахан юм ярьж байгаа. Тэгэл хурж ирэл минийхөө наатахаа ингэмээр байна гэдэг. Их гоё зөвлөм. А найруулагч нар бол энэ алж чадчих гэдэг л байдаг шүү дээ. Зарим нь бол тийм ээ. Манай бунтар багш бол маш тийм сайхан энгийн зөөлөн тийм хүн байсан. Тийм тэгээ энэ дүрийг минийхөө гаргахдаа ингэх ёстой. Тийм тоглоо байх юм бол байхгүй чи яг л өөрөөрөө бүх юмыг ингээд зүгээр л амьдралдаа хүнтэй ярьдаг шиг ингээд ярьчихлаа. Тэгээл болно. Чиний төрх чинь энэ өөрөө байхгүй юу гэж ингэж ярьдаг байсан шүү. Тий. Тэгэхээр тэр бол бас нэлээд бодож иж сонгож авсан зүйлийн нэг байх найруулагчийн хувьд бол тийм ээ. Тийм бах гэж боддгийн. За ер нь бол манай Ахмад үеийн найруулагч нар одоо Гиндэн, Ванган, Жигжид тухайн тэр бол жүжигчнээс илүү тухайн дүр таарах хүнийг их хайдаг байсан юм шиг л. Яг үнэ. Тий, тийм ч учраас мэрэгжлийн жүжигчнээс илүү за энэ дүр дээр бол энэ хүн болоод их сайхан таарах юм байна гэсэн хүнээ сонгож авдаг. Тэр нь тэгээд яг сайхан таарал явчихдаг тийм ээ. Тий, одоо жишээлбэл Тунгалаг тамир дээр цах үр төмөр яг л ийм хүн байсан болов уу? Очир Батгай тий одоо жишээ нь хүний мөр төмний нэг дээр чимэд багшийг тийм ээ. Харуул занг дээр дөржигж угаа дойлог энэ төр ингээд авцсан одоо өөр хүн тэр дөрүүд дээр байна гэж бодохоор төсөөлөгдөхгүй. Тий ингэж одоо дүрийг их сайхан тааруулдаг ийм л одоо мундаг найруулагч нартай байсан да манай кино урлаг тийм ээ. Хамт дүр бүтээж байгаа хамт нэг уран бүтээл дээр ажиллаж байгаа уран бүтээлчдийн тухай хүмүүс их ярьдаг л да тийм ээ. Тэр хүн их тулхтай байсан шүү. Тэр намайг ер нь энэ дүрд нэг авч гарсан да. Тэр гэж яндаг. За тухайн үед бол одоо та Очир Батгай за тэгэл Дамдын Сүрэнгай, Дамдын Базаргай гэдэл их олон сайхан хүмүүстэй энэ кинонд хамтарч ажилласан байдаг л да. Тэр хүмүүсийн одоо үнэхээр одоо бид нар нэг яриад байдаг нэг энэ сайхан хүмүүсийн нөмөр нөөлгөөр л одоо миний дүр инглээ дээ тийм ээ. Энэ нэг намайг авч гарлаа да гэдэг манай жүжигчд уран бүтээлчд ярьж идэг шүү дээ. Энэ дээр за би тий миний аав тоглодог Зануузар гэж одоо Монгол кинонд бол өстой тод том руу нэртэй мөртэй зүстэй үлс тий ийм сайхан буурай сайхан аав минь байсан. Би одоо ч хүртэл ааваа гэж бодож дурсан юм гэж боддог. Өөрөө нөгөө аав гүйцсэн ч өссөн болохоор тэр хүнийг л анх ааваа гэж дуудаж. Одоо миний аав ч н одоо эрт явсаа одоо 60 жил болж байна. Би баг байсан. Тэгэхээр тэр хүнийг ааваа гэд ингээд хэлээд сурцсан. Тэгээ бид нар ч одоо нэг Дамдын Базаргай Зан Базар гэдэг хүн, Дамдын Сүрэн гэдэг ардын жүжигч юм байна. Энэ хүмүүстэй хамт байлаа 10 даах маань. За тэгээ энэ хүмүүсийг ч одоо зүгээр л би харна штэ. Нөгөө ажиглана. Тийм ээ. Ерөөсөө нэг учраа олохгүй чи юмыг хардаг штэ. Ажигладаг тийм үү. Насны хувьд ч бага залуу бай. Тийм. Залуу байсан. Тэгэхэр чин тэдрийг ингээд ажиглаад байхад нэг тийм одоо дивдэгнэл тийм ээ тоглоол ингээд байх юм байхгүй. Зүгээр сайхан суугаал. Тэр л одоо их дотор хоорондоо ярьж байгаа юм шиг. Тэнд өөрчлөгдсөн юм гэдэг бол өмссөн дээл хувцас тоглолтын юм л өөрчлөгдсөн болохоос тэр хүмүүсийн харилцаа яриа хөөрэ гэдэг бол яг л байгаагаар. Тэгэхээр бол кино гэдэг бол ямар ч тоглолт. Одоо кинонд сайхан тоглосон гэж хүмүүс яриад байдаг тийм ээ. Жүжигчтэй тоглоулах гэх тийм ээ. А тэнд бол тухайн нөхцөл байдалд амьдрах нь л одоо чухал байдаг юм шиг үлээ. Тийм тэг 10 даах маань одоо цэрэн давгах маань байсан. Ах нар маань сайхан тээзүүлгэн Нямсрын ах маань ийм л одоо хүмүүсийн дунд би гарч ирсэн шүү дээ тэр дотор чинь. Дамдын Сүрэнгай, Дамдын Базаргай, Занага манай аав тоглодог. Энэ гурван хөгшнөр бид нар хэдийгээр нэг гэрт байсан ч гэсэн тэр гурвыг ингээд гэрт дотор юм яриа суужгаад орч чаддгүй байсан шүү дээ би. Гэртээ орохгүй. Тий.
айгаад одоо хүний яриан дундуур нь гихвэ гээд тэгээ зун ч нөгөө хаалга дэлгээтэй үүдээр нь хид ингээд өнгөрөхөр чи яах сайн ороод ирээ яах сайн миний хөө би дээл авах гэсэн. За ороод ав. Тэгээд намайг дээл аваад гартал тэр хэд яриаг нь зогсон. Зөв. Намайг дээл аваад гарсны дараа үргэлжлүүлээд юм яриад явах юм. Дүнгэр яриад. Надад цаад болохгүй ч гэж байгаа юм уу? Эсвэл бол одоо ямар өөр нэгэн байдаг юм уу? Тийм хачин жигтэй ч гэмээр бас хүндлэлтэй сайхан ч гэмээр ийм харилцаанууд энэ одоо Монгол ухаан л юм доо. Одоо ерөөсөө тийм бүх юм дээр одоо өгүүлэгддэг штэ. Тэр бол одоо үнэн цэнтэй Монгол өвгдийн дотор байсан хэсэг хугацаанд амьдарч исэн тэр амьдрал бол надад одоо ч гэсэн бас өгүүлэгддэг юм л да. Та бол Архангай аймгийн Өндөр Улаан сумын хүн. Сайхан нутаг. Сайхан нутаг. Тэгэхээр яг хүн болгонд бол нэг тийм наадмын сонин сайхан дурсамж байдаг л да тийм ээ. За хөдөөгийн тухайн үеийн одоо хөдөөгийн хүүхэд бол баг байхад наадам ер нь яаж төсөөлөгддөг гэсэн одоогийн шиг сэнхэр дэлгэц зурагт бол байхгүй тийм ээ. Радио сонсдог байсан байх. За тэгэл сумын наадмаа үзэн за сумын наадмын тухай энэ төр одоо бас манайхан сайхан хууч дэлгэдэг шүү. Тэ. Одоо тэгээд яг телевизэр бол байхгүй. Радио чинь олдохгүй шүү дээ. Тэр өгшөв чинь чихэн дээрээ барай сууч шүү. Нэг юм жижиг юм чинь тий. Гар тоглоомд юм сонсч ийн гэдэг ингэн. Нөгөө ийм дөрвөлжин их орон 52 гэж тийм радио байдаг байсан. Тэр нь тэгээ шижигнаал бижигнээ заримдаа яахгүй. Тэгээ хөгжүүлж хэн дээрээ барай сууч. Тий. Тэрий чинь бол яг ингээ шуугаантай ингээл бөөнөрөө ингээл шавд суугаа сонсдог. Харин онцлог нь хүүхдүүд бол радио сонсох хүсэл байхгүй шүү дээ. Яг гэвэл тэрий чинь нэг тийм сонирхолтой биш шүү дээ. Биш л дээ тийм. Зүгээр хамгийн гол нь наадам явна сумын төв орно гэдэг л одоо мөрөөдөл шүү дээ. Тэгэл одоо хурдан морготлол наадам үзэх гэж байгаа хүмүүсийг дагаад сумын төв орно гэдэг. Гүй одоо тэрэн шиг азчгал тэрэн шиг том одоо мөрөөдөл шагнал гэж байхгүй шүү дээ. Сумын төвийн наадам гэж одоо ямар сайхан наадам болно гэж бодно. Мортонгууд чинь хөшгөлдөөл гой ягч нар чинь гунхаал тэрүүгээр чинь торгон дээлээ өмссөн тийм ээ. Тэгэл одоогийн шиг тийм янз бүрийн наадмын хуушур мушур гэх байхгүй шүү дээ. Өөрөөсөө авч очсон жоохон юм айдан тэгэл хүссэн нэг нь ариг угаараа гээл тэнд үнцэн байхгүй ерөөсөө тэгэл тэр хамаг юм чинь л үнгүү сайхан үе байлаа шүү дээ. Дээс угаараа ариг угаараа гэр болгон аригтай хоолтонттай сайхан. Тэгэл орсон гарсан хүүхэд болгонд чихэр бов дайсан одоо наадмаар л нэг чихэр бов идтгэл байсан шүү дээ. Ятон энэ төр чинь одоо хэцүү шүү дээ. Ятон чинь тухайд одоо амттан шүү дээ. Амттан олдохгүй штэ. Хаяа нэг эмээгийн авдар онгогтол зүгээр тэгэл тэр авдар дотроос гарч байгаа тэр үнэр тэр чихэр боомны тэр яотонгийн үнэр ялангуяа содон гэж өөхөө. Тийм л одоо байлаа. Хүүхдээ настай дурсамж тийм. Наадам гэснээс за таныг бол одоо ингээ хүмүүс харахаараа за дорж тавгах бол одоо баг уяа чим шиг одоо ингэж харах гэдэг шүү дээ тийм ээ. Ер нь баг залуу наснда бас моримал уйж байв уу? Гэхдээ ямар юмны уйх вэ? Зүгээр яг уу хүүхэд байсан юм чинь морь уйдаг одоо манай наг зах нар тэр ээжийн ах дүүнэр энэ төр байсан. Тэдэр дээгүр чинь гүйж өрнө штэ. Тогтохгүй зүгээр харбаж урайл. Тэр гой одоо дэлхийн цэцэн сүүлийн бооцсон өхөн соолгонд бооцсон энэ мордууд чинь гой чарагдах гэж хүү зүгээр тэгэл тэрний чинь хараа санжоол хажуугаар нь яваал нэг мордоол тийм ээ. Сахих татлал давкаал энэ төр. Одоо тийм л байдаг үү? Одоо намайг бол энэ кино тогссон хойш нэг хэсэг тэгдэг байсан шүү дээ. Өдөг мөдөж байгаа. Али манай уян дээр нэг очиод тий. Тэгэл би мэднэ л дээ. За хэдэр одоо намайг яаж алах гэж байна. Тэгэл энэ хэдмэрдэг нэг хараатах харлаа. Гэхдээ тэгэл яаж хэлэлдээ хэр хэлэх юм байхгүй. Би тэр кинон тоглосон болохоос морь мэддэг, таньдаг, шинждэг хүн бол биш. Гэхдээ бас нэг жаахан мэдлэг бол олж авсан шүү. Монгол хүн байна тэр юм байж байх тийм ээ. Тэ ерөнхий одоо морины шинж гэдэг чинь их олон 100-аараа толгоддог шүү дээ. Одоо морины сайныг таних мэрэгэн товч хэмээх судар оршваа гэж манд ширийн хийдийн хувилгаадууд зохиомоо гэсэн нэг юм хуучин монгол хүчтэй ном. Тэрийг надад уншуулж гисэн. За тэрэн дээр ч одоо тэгэл ордон морины шинжүүд бүхэл бүхлээрээ нэг бүхэл нь 30 40 шинжтэй марц хянган
хий хянган матаа солгүй үйзэн хэд оюун үхэр хулсан дайг гээл ингээл марц хянган хичин 40 гаруй шинжтэй болоо явждаг. Матаа солгүй үйзэн хэд оюун үхэр гэдэг хурд хичин дахиад дотроо задрал гэдэг шинжтэй болоо явждаг. Тийм байдаг. Одоо ганцхан адуунд л одоо тийм их одоо шинж байдаг юм байна. Энийг бол морь уйдаг эрдэмтэд. Би бол тэдрийг эрдэмтэд гэж хэлээ. Эрдэмтэд байлгүй яах тийм ээ. Тэр морийг адууг одоо яаж уйх вэ? Яаж тааруулах вэ? Хөлслөхөд хүртэл тийм ээ. Усан хөс, тосон хөс, шавар хөс гээл ингээл байж байгаа тийм. Сайхан байна. Тийм. Эрдэмтэд тэд нар бол одоо биднийг багад аав ээж эмээ өвөө энэ төр бид ч гэсэн багада одоо сумын төвөөрөх наадам үзэгч бас хэмжээ хязгаартай л байсан л да одоо тийм ээ 90 хэдэн оны гэхээр чинь бид нэр одоо өсөж байж исэн үе. Тухайн үед ингээд наадмаас ирээд ярихаараа тэр сумын одоо залуучуудын барилдсан тухай за тэгэл хурдан морины тухай их ярьдаг. Тэгээд тэр хүний одоо тэр сайн сайхан морины тухай эдэлж хэрэгэлсэн эмээл хазарын тухай ярьдаг болохоос би ер нь сумын наадамд яваад ирсэн хүнийг үгүй манай тэр бат байдаг юм уу дорж байдаг юм уу нэг сайхан дээл өмсчээ гэж байгаа бараг сонсох. Тийм. Ерөөсөө л нэг тийм үгүй юм сайхан жороолдог тийм нэг сайхан жороо хээрмэртэй сайхан хатирсан нэг хэлэн бултгансан хүрэн морьтой гэдэл ингээд л тэгээд тэр нэг сайхан эмээл хазаарынхаа тухай морь малынхаа тухай л ийм нэг яриад илгэсэн наадмын дараа олон хоног л ингээд ах нар энэ төр хоорондоо аав ингээд уулзаал ингээд хүмүүс орж гарахт л дандаа л нэг морь малаа ярьдаг. Тэр бас их тийм Монгол сайхан ухаан юм. Тий, уламжлал. Тэр сайхан уламжлалыг ингээд тээж судар номонд бичээд үлдээхгүй ч гэсэн үг хэлээрээ үйлдэлээрээ өр хөвгтүүдэд сургаж явсан Монгол ухаан тийм ээ. Аяа маш сайхан уламжлал баггүй. Хүм муу хэлдэг ёс байхгүй. Дандаа хүнийг магтдаг. Хүүхэд байхад гадаа зодоо зөхөө хийчээр уйлаад ороод ирнэ. Яасан гин энэ намайг зодчлоо гэхэд хогчин чи. Нэмээдгүй үлдэг байлаа шүү дээ. Чи хүнтэй эвтэй байж чадахгүй хогчин чи. Яах гэж ингэж хов ярьдаг чи. Хүний хүүхдэд тоглож чадахгүй л гээл юм ээ. Хэлийн төмрөөр хайр гээл ингээл. Тэгэл тэрнээс хойш чинь ямар ч юм болсон дөөр юм дугуйр нэмжгүй бүгд. Ийм л одоо сайхан хүмүүжил юм. Тэгвэл одоо үед яаж юм? Эцэг ихээ шүүхэд өгч эхэлж шүү дээ. Намайг инглээ гэд. Тийм ээ? Ийм аимшигтай үе рүү бид нар яваад шүү дээ. Юу гэсэн үг юм? Гаргаад өсгцэн хүүхдээ хоёр үг хэлэх хэрэггүй шүүхэд очиж гин гэдэг чинь эцэг үр мөн үү тэр гэж бодогдохоор тийм ээ? Тиймэрхүү юм Алхам бүрийг детальчилж одоо хуульчлах бас асуудал их байдаг юм байна. Та хоёр тэр ярилцах хугацаа бага үлдэж байна. Одоо та ингээд хайлахгүй шүү гэж уран бүтээлээ хийж л байна. За одоо зарим уран бүтээл дээр зургийн дараагаар ажиллаад ингээд л явж байна тийм ээ. Ингээд одоогийн өнөөдөр ингээд залуучуудтай ажиллахад одоо ер нь ямар хүндрэлүүд байд юм бэ гэдэг нэг асууж. За хүндрэлээсээ илүү бас сайн талыг нэхэж ярмаар байна. За тий. Маш хурдтай. Хурдан байна. Яста хурд гэж янзтай бас зохион байгуулалт их сайхан байна болж гин. За хүндрэлтэй юмнууд бол байна. Зөвхөн яхав. Жишээ нь ингээл юм хумаан тааж ятаал ингээ явж байхад аливаахаа би гэх хүн ер нь ховор шов. Залуучууд. Тэгэл ингээ сүүдэрт ингээл аваараа сууж гин. Хөлсөө арчаад урдан зогсоолохт босоод хүн бол баг хэцүү. Энэ бол бас жаахан нэг тиймэрхүү санагддгийг. Өөрөөсөө энэ насан дээр очин штэ. Тийм ээ. Тэгээд ийм мэдрэмж жаахан дутуу юм даа л гэж санагддгийг. Би сая Булган аймгийн Тэшиг суманд нэг канонд яваад ирлээ. Яг одоо тод магнайд тоглож их үед миний аавд тоглож исэн тэр зам нозроо хэмжээний тийм уяач өвгний сайхан дүр тоглолоо л доо. Тий. Сайханч дүр сайханч одоо кино болох баха гэж бодож байна. Одоо энэ 7 сарын 7-нд эфирд гарах юм гэсэн дийшэр. Бид дэвгүүд гарахнаас. Тэгээд бас бодогдчихл байлаа. За анх уяач хүүгээр эхэлж исэн одоо ч нэг уяач өвгнөөр ингээд явж гин даа самдрал баян юм да гэж. Баян. Тий. Тэгэж бодчихлоо. Тэгээ энэ киноны зураг авалтуудыг харж байхад одоо 100 гаруй сцентэй том кино байхгүй юу? Тэгэхэд найруулагч маань Намдын сүрэнгээд би одоо оюутан байхаас мэднэ л дээ хөрхөн хөвгөө. Тэгсэн тэр заахаа энэ кино зургийг бол 14 хоног дотор авна. Байгаль цагуурын одоо хүндрэл гарна гэж тооцоод 3 хоног юм 17 хоног дотор энэ зургийг авна гэхээс.
Пүүх энэ ч одоо мэрэгжлийн хүний амнаас гарах үг мөн үү шүү чи ямар айхтар юм ярьж байна гэсэн шиг юм бодоод байсан. Тэгсэн чинь ерөөсөө 17 хоног ч биш 11 хоног дотор зураг аваад дуусгач юм шин. Хурдан байна тийм ээ. Хурдан маш хурдтай ерөөсөө тэгээд ерөөсөө гүүгэрээ л заргал гэдгийг юм байна. Ийм одоо сайхан нэг талтай их сайхан юм. Тий. Алдаа энэгээ гарчихгүй өөртөө хянаж явж байгаа бол тийм ээ. За бидний урилгыг хүлээн авч манай студид үргэлжлэн ирж сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Таны уран бүтээлд бас өндөр амжилт хүсье. За та бүхэндээ баярлалаа. Бас яг баяр наадмаар ингээд бас ард түмэнтэйгээ уулзаад бас сайхан байхыг заримдаа ч бас одоо яана бас л нөгөөхөө яриндаа л гэж бодох юм тийм ээ. Тий. За сайхан нацгаарай. Эрхэм үзэгчдээ энэ удаа бид студид соёлын тэргүүний ажилтан жүжигчин Мегмарын Дорж Давгтай ярилцлаа. Эрхэм үзэгч та бүхэн дэн чотгойтол дэлгэр сайхан надаарай.